За сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хичээлээр бид нэр хэрхэн layer үүсгэх болон layer-ийн төрлүүдийн талаар үзэх болно. За би энд нэг шинэ composition нээч гэсэн байгаа. 1920 1080 24 фреймтэй. За layer үүсгэхийн тулд тухайн composition-ыг сонгоод layer гэснээ new layer гэсэн замаар үүсгэн аль эсвэл composition дээр маус хариад дараад new гээд layer-үүдийг үүсгэх боломжтой. За хамгийн эхлээд текстийн layer байна. За текстийн layer дээр дарахад текстийн layer өөрөө шууд үүснэ. За аль эсвэл текстийн layer-ыг текстийн T үсгтэй хэрэглүүрийг аваад дарснаар текстийн layer үүсдэг гэж байгаа. За энэ нь бол яг адилхан замаар үүснэ. За жишээлбэл энд дараад текст гэмэл энд бас нэг текст үүснэ. За текстийн шинэ layer үүсгэхэд шууд текстийн хэрэглүүр автоматар авахдаг. Тэм учраас сумын хэрэглүүрийг аваад бид нэр текстийг зөөх боломжтой. За бичсэн тексттэй бол бид нэр character гэсэн паналаас фонтыг сонгох болон үсгийн хэмжээг томруулах, жижигрүүлэх, хэмжлэний хөргөнд нөххийн. За paragraph хэсгээс бол бид нэр урд нь тэнцвүүлэх, сүүлд нь тэнцвүүлэх хэмжлэн paragraph-ын хөргөөнүүдийг хийн. За текстийн layer-ээр бол бид нэр текст бичих болон текстийн хөдөлгөөнд анимашн оруулах хэмжлэн зүйлсүүдийг хийж болох байгаа. За дараагийн хичээл дээр текстийн хөдөлгөөнд анимашныг хэрхэн хийдэг талаар, ямар аргачлалууд байдаг талаар бол илүү дэлгэрэнгүй үзэх болно. За текстийн layer юм байна. За дараагийн layer бол solid гэдэг layer байна. За solid гэдэг layer нь болохоор нэг цул өнгө өгдөг layer гэж байгаа. За энийг бол background өнгөн дээр болон дээр нь ямар нэгэн эффект өгч ашиглахад тохиромжтой. За жишээлбэл generate-ны grid гэдэг эффектийг аваад бид нар сонгосон layer дээрээ буюу сонгосон layer-ийн effects control гэсэн хэсгээр өгөхөд бид нар grid гэдэг эффект өгдөн. За grid нь болохоор юм тор үүсгдэг эффект гэж байгаа. За энэ нь бол өгсөн solid-ийг бол шууд нийт харагдалттай юм тороор дүргэн. За effect-ийн control хэсгээс бид нэр тухайн grid-ийн тохиргоог өөрчлөх боломжтой. За composition-ы энэ доор байрлах энэ shot-а дөрвөлжин дүрснээр дарснаар бид нэр нийт харагдаж байгаа байдлыг бол ингээд шалгаж үзэж болно. За ерөнхийдөө бол solid-ын дээр бүх төрлийн эффектүүдийг өгөөд ашиглаж янз бүрийн байдлаар ашиглаж болно. За solid нь шинээр үүсгэхэд solids гэсэн фолдер автоматар үүсээд энэ дотор бол ингээд solid нь орчихсон байдаг гэж байгаа. Solid-ийн тохиргоог өөрчлөхийн тулд бид нэр layer гэснээс solid settings гэдгийг сонгоод мэдээж solid-а сонгоцсон байх ёстой. За эндээс бол бид нэр өнгийг өөрчлөх болон за хэмжээг нь өөрчлөх боломжтой. Бид нар 1920 1080 гэсэн хэмжээтэй composition үүсгэсэн учраас хэмжээ нь бол 1920 1080 байна. Бид нар бол энэ хэмжээн дээр нь өөр хэмжээтэй бас solid-ыг үүсгэх боломжтой байж байгаа. За дараагийн layer-ыг бид харцгаая. За light болон camera гэсэн энэ хоёр layer нь бол хавтгай 3D буюу After Effects-ийн 3D дээр ажиллахад тохиромжтой layer-ууд байж байгаа. За жишээлбэл бүгд эндээс layer-ээс гэрэлгээд үүсгээд үзье. За эндээс нэг гэрэл үүсгэлээ. За тэгэхээр бид нэр энд 3D объектэд ингээд гэрэл сүдэр өгч байна. За гэрлийн тохиргоог бид нэр хийх боломжтой. За эндээс жишээлбэл бид нэр эндээс сүдэр унана гэдгийг сонгоод өгчих юм бол эндээс ингэ сүдэр унах боломжтой болчихно. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар бол ингээ гэрлийг ашиглан. За гэрэл бол яг motion graphic-ийн хувьд бол нэг тийм их ашиглагддаггүй. Ерөнхийдөө 3D After Effects-ийн автан 3D нь ерөнхийдөө ийм гэрэлтэй биш. Угаасаа motion graphic ч flat designer хийдэг учраас flat дүрслэлээр их ашиглагддаг байж байгаа. За энийг ашиглах мэдээж хэрэг тодорхой тохиолдлууд байна. Spare өгөх ч юм уу тиймэрхүү тохиолдолд бол гэрлийг ашиглахад илүү тохиромжтой байдаг гэж байгаа. За дараагийн layer нь бол камер үүсгэх layer гэж байна. За камер нь бол бодит ертөнцийн дээр байдаг физик камерын утгуудыг бол яг адилхан өгж бид нар бол камерыг үүсгэх боломжтой. Ингээд камерын тохиргоог хийцэн дараа бид нар окей дарахад бол камер үүснэ. За энд би бол нэг өөрчлөлт нэг камер бэлтгэсэн байж байна. За камерыг өөрчилж харахын тулд бид нар энэ дээрээс камер гэсэн хэрэглүүрийг аваад энэ хэрэглүүр нь болохоор тухайн сонгосон камерыг өөр өнцгөөс энэ хэрэглүүр нь болохоор тухайн сонгосон камерыг өөр өнцгөөс ингэж эргүүлж харах боломжтой болгодог тийм хэрэглүүр байж байгаа. За яг камер болон энэ 3D-тэй холбоотой layer-уудыг бол бид нар дараагийн хичээлээр арай хүнзгийрүүлэн үзэх болно. За дараагийн layer-ыг бид үзчихээд за дараагийн layer бол null object гэж байна. За null object нь анимашн хийхэд хэрэгцээтэй объект гэж байгаа. Null нь ямар нэгэн байдлаар рендерлэгдэхгүй. Гэхдээ энэ нь 3D байж болно, мөн 2D байж болно. Ямар нэгэн дүрснүүдийг өөрийнх нь байгаа
байрлалаас нөөр газар одоо удирдах, хөдөлгөх гэх мэтлэн зүйл дээр бол хэрэгтэй байдаг гэж байгаа. За нуулыг ашиглахын тулд parent үүсгэж одоо ашиглана. За утгуудыг өөрчлөнөөр нуулаас бид нар ямар нэгэн удирдах боломжтой болно. За энэ талаар бас дараагийн layer-ийн талаар дэлгэрэнгүй хичээлээр бид нар parent болон одоо энэ parent-уудыг холбох гэх мэтлэн зүйлүүдийг үүсгүүлнэ. За яг энэ хичээлийн дараа бид нар properties буюу layer-ийн үндсэн одоо property-нуудын талаар үзэж animation хийж үзэх болно. За тийм учраас property-гийн талаар буюу утгуудын талаар төр алгасъя. За дараагийн layer бол shape layer буюу дүрс үсгдэг layer гэж байгаа. За би сая энд энэ дөрвөлжин дүрс үсгдэг хэрэглүүрийг аваад би ингээд зураад шууд дүрс үсгэсэн. За тэгэхээр хэрэв бид нэр layer-с new гэд shape layer үсгэх юм бол бид нар шууд хоосон дотроо ямар нэгэн дүрсгүй layer үсгэж гин гэсэн үг. За тухайн layer-ыг сонгоод бид нар эндээс маус удаан дарж агаад магадгүй 5 шуу ч юм уу иймэрхүү дүрсийг дотор нь оруулж зурах боломжтой. За shape layer бол нэлээд комплекс буюу маш гүнзгий сэдвтэй үзэх ёстой хичээл байж байгаа нь бид нар shape layer-ээр одоо маш гайхалтай олон анимашнуудыг хийж болно. За үүнсэндээ бид нар shape-ийг одоо төрөл бүрийн анимашн хийхэд одоо гайхалтай байдлаар ашиглах боломжтой байж байгаа. За shape animation-ийн талаар бид нар дараагийн нэг хичээлдэр бүр илүү дэлгэрэнгүй гүнзгийрүүлэн бас үзэх болно. За ерөнхийдөө бол энэ layer-үүдээс хамгийн их одоо сэдв болж үзэх ёстой хичээлүүдийн нэг нь бол shape layer болон text-ийн layer буюу text-ийн animation хийх талаар одоо бид нар бол дараагийн хичээл дээр илүү гүнзгийрүүлэн одоо үзэх болно. За түүний дараа бид нар adjustment layer буюу ямар нэгэн одоо олон тооны layer-үүд нэг зэрэг одоо эффект өгөх боломжтой adjustment layer гэдэг одоо layer гэж байгаа. Энэ нэг үндсэндээ нэвт харагддаг layer, харин дээр нь өгөгдсөн эффектүүд нь доотлохын layer-тэй бүгдэнд нь үйлчлдэг байж байгаа. За жишээлбэл бүгдээр одоо энэ дүрсний shape layer-ыг сонгоод за энэ эффект цэснээс distort, за wave warp гэсэн одоо энэ эффектийг өгье. За тэгэх юм бол энэ эффект нь тухайн сонгосон layer-т бол одоо ингээд иймэрхүү байдалтай эффектийг одоо distort өгөх эффектийг одоо оруулж байна. За тэгвэл бид нар энэ бүх layer-т одоо яаж өгөх юм бэ гэхээр маусаа дараад new layer, adjustment layer гэж үсгээд энэ adjustment layer дээр warp гэдэг эффектийг өгснөөр одоо adjustment layer-ийн доор байгаа бүх layer-уудад одоо warp нь одоо ажиллана гэсэн үг. За жишээлбэл энд adjustment layer-ийн би нэг жишээ бэлдсэн байж байна. За хэрвээ бид нар энэ art гэсэн зурган дээр энэ warp-ыг өгөх юм бол зөвхөн энэ зураг л ингээд ямар нэг эффектэнд орох боломжтой болж байна. Харин бид нар warp-ыг устгаад энэ дээр нэг adjustment layer үсгээд энэ дүрсүүдийг үсгэсэн байлаа гэж бодоход за adjustment layer нь бол энэ бүгднээр нь бол өгөх боломжтой болж байна гэсэн. За иймэрхүү байдлаар adjustment layer-ыг өнгө засах болон янз бүрийн эффектүүдийг одоо бүх layer-ын дээр өгөх. Одоо жишээлбэл noise өгөхөд одоо төлхөө ашигладаг. За noise гэдэг нь камерын хиймэл noise-ийг simulation-ийн байдлаар After Effects-аар гаргаж өгнө гэсэн үг. За иймэрхүү тохиолдлууд бол adjustment layer-ыг бол ашигладаг гэж байгаа. За эндээс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. За project panel дотор solid гэсэн folder шинээр үүссэн байгаа. Энэ folder дотор бол adjustment layer-ууд болон null object за мөн solid гэсэн layer-ууд бол үүссэн байж байна. Тэгэхээр эдгээр layer-уудын төрлүүд нь бол автоматар шууд үүсээд энэ дотор solid гэсэн folder дотор орчдөг учраас аль болох цөөн layer үүсэх болон эдгээр layer-ыг дахин өөр composition дээр ашиглах боломжтой гэсэн үг. За ингэснээр бол бидний project-ийн файлын одоо хэмжээ хэд их том болохгүй мөн замбрааг болохоос одоо сэргийлэх боломжтой. За ерөнхийдөө бол ингэж одоо шинэ layer-уудыг бид нар үүсгэнэ. За layer-уудын property гэж за ерөнхийдөө бол ингэж layer-уудыг үүсгэн. За энэ доор бол бидний үзээгүй content aware болон Photoshop, за Max on Cinema 4D гэсэн layer-ууд үйлчилж байна. За энэ content aware fill болон Photoshop, за Max on Cinema 4D гэсэн layer-ууд үйлчилж байна. За энэ content aware fill гэсэн layer нь бол After Effects дээр шинээр орж ирсэн layer гэж байгаа. За энэний талаар бол бид нар дараа үзэн энэ нь бол ямар нэгэн байдлаар шинэ layer бол одоо бид нар энэ командаас өгөхөд бол үүсэхгүй. Энэ content aware fill гэдэг тусдаа панелаас ямар нэгэн маскэлж өгсөн цонхыг одоо дүүргэж өгөх зорилготой бол ашигладаг. Энэний үндсэндээ зарим дүрс бичлэгэндээс юм арилгах ч юм уу ямар нэгэн зүйлийг нөхөх байдлаар ашигладаг. Хэрвээ та Photoshop мэддэг бол одоо Photoshop дээр нөхдөг хэрэглүүртэй бол ер нь тун төстэй ажиллана гэсэн үг. За энэ бол шинэ пункт гэж байгаа. За энэ доотлын хоёр нь бол бид шууд Photoshop-ын файлыг After дээр үүсгэнэ. За тэр файл нь өөрөө
хаана ямар нэгэн газар хадгалагдаад дээр нь нээгээд ямар нэгэн зүйл хийгээд хадгалахад буцаад автор дээр нь өөрчлөлт нь ороод ирсэн байж байна. За нэг үндсэндээ гаднаас бол Photoshop-ын файлын порталж оруулж ирээд ажиллаад буцаад Photoshop дээр нь ажиллаад өөрчлөлт хадгалж явах таар нь бол адилхан гэж ойлгож болно. За Cinema 4D ч гэсэн мөн адилхан. За Cinema 4D дээр хийдэг файлыг автор дээр үүсгээд гадагш нь хадгалж яах гэсэн үг. За эдгээр нь бол ингээд үндсэн layering төрлүүд байж байна. За ингээд дараагийн хичээл дээр layer property-ийн талаар бүгдээрээ үзүүч та хэрхэн дүрснүүдэд одоо хөдөлгөөн оруулах талаар үзэх болно.